За 13 дугаар хорооны хойд Дэлхийн банкаар хэрэгжиж байгаа авто замын тараасан дээр орцсон байгаа тийм ээ. Энэ хэсэг нь. Тэгээд 11 12 дугаар хороо гээд сэлб болоод байгаа Дэлхийн банкаар авто замын төсөл далангийн тогтцолтойгоо явахаар байгаа. Энэ жил бид нар өнгөрсөн жил эхлүүлэе гэсэн боловч газар чөлөөлтөн дээр жоохон асуудлууд байсан. Барилгын компани бол ажиллаа эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ жил энэ сэлбээ дагсан авто замын төслийг энэ жил дуусгана гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ дээр газар чөлөөлөх нэг асуудлууд байж байгаа. Дарь өглөө явсан зам гүүрийн наадлын хойдлын хэсэг дээр 47 нэгж талбарыг чөлөөлөөд том аврын автомашины зогсоолыг гэж байгаа. За 14 дугаар хороо бол одоо энэ ч нэг 7 айл аж ахуй нэгжүүд мод үржүүлэг скватер дүрхтэй гэрээ хийгээд энэ хэсгээр байдаг. Сэлбийн голын энэ мод үржүүлгийн хэсгээр энэ 50 га газар дээр бид нар Улаанбаатар хотод анх удаа 5 шатлал бүхий нуур үеийн ус барих байгууламжийг хийж байгаа. Ажлын явц эхэлсэн 5% гүйцэтгэлтэй байгаа. За бид нар энэ мод үржүүлгийн газруудаа эхний уулзалтыг хийсэн байгаа. Шилжүүлчүүл Улаанбаатар хот түүхэндээ анх удаа Сүхбаатар дүүргийн 13 14 дугаар хорооны 50 га газар нутаг дээр 5 шатлал бүхий нууртай болохоор энэ жил ажлыг бол идэвхжүүлээд ингээд явж байгаа. Тэгэхээр энэ 13 14 дугаар хороо орчинд бид нар хиймэл нууртай болоод орчин бас ийм чихтэй болох, ургамал ургах, тоосчл багсах. Бид нар чинь агаарын бохирдлоо одоо ингээд багсгаад ирсэн чинь тоосчл гэдэг чинь маш том асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ ажлыг бол эрчимжүүлээд явж байгаа. Би бас сая сарын өмнө ирж энэ мод үржүүлгийн иргэдтэй уулзсан Сүхбаатар дүүрэгтэй гэрээтэй гэдэг юм билээ. Тэгэхээр чадвал энэ жил бид нар энэ ажлыг 80% түргээд эх жилийн бид нар наадмын өмнө гэхэд Улаанбаатарт анх удаа энэ 50 га газар дээр нууртай болноо. Сүхбаатар дүүргийнхээ 13 14 дэх хорон дээр